Би чинийхээ дуу хоолойг те бас өөр хүүхдүүдийнхээ дуу хоолойг нэг ганцхан хоромж гэсэн сонсох боломж байдаг юм болов гэсэн тийм үг хэлжсэн. Сайн байна уу? Миний нэрийг Мядаг гэдэг. Ухааны уран нүдэндээ, нүдний уран гартаа шингэсэн өвчин та баялаг бүтээгч юм. Санхүүгийн этгэлт түнш Транскапитал. Унган Улаанбаатар хотод төрсөн. Бага настандаа бол яг уран шүлгийг айгүй уран яриу унших тийм дуртай хөвгтэйсэн. Одоо бол дохионы хэлмэрчээр ажиллаад одоо яг нийгэмд танигдаад 5 жил болж байна уу да. Зүгээр амьдралын шаардлагаар бол дохиог сураад одоо бол яг мэрэгжил болгоод эзэмшээд явж байна. Өнөөдөр би тусгаалan анхаарлаа хандуулах зүйтэй гэж манай нөхөр сонсголын бэрхшээлтэй хүн байдаг. Манай нөхөр 2 настай байсан гэсэн. Гэхдээ тэр нь бол ээжийн л хадам ээжийн үг л те. 2 нас арай хүрээгүй байхдаа нөгөө цахилгаан менингит гэдэг өвчин тусаад тэгээд тариа хүчтэй тариа тийм сонсгол аль нэг эрэгт нь ажиллагаагүй болно гэдэг нь сонсголын ажиллагаагүй болсон гэсэн. Гэр бүлийнхээ хүнтэй 2003 онд үйлдвэрт ажиллаж байхдаа танилцсан. 17 жил танилцж ин хантайгаа. Надад дохооны хэл заасан. Тэгэл ер нь бол хүн сонсголтой ч бай, сонсголгүй ч бай, ер нь бол хүн харилцахад бие бинийгээ мэдрэх нь л хамгийн чухал. Аюу тийм шудраг, ажилсаг. Ямар нэгэн ажлыг ерөөсө голдоггүй те. Анх бол танилцаад тийм сайхан залуу байсан. Бас миний төлөө одоо ингээ үр хүүхэд нь гараад ирэхээр үр хүүхдийнхаа төлөө маш их тэмцэж байгаа байдал нь улам их тэр хүнд дурлах боломжийг олгосон юм болов. Чи яагаад заавал юм сонсголгүй үнтэй суудсан гэж ийм сайхан бүсгүй гэж тэгэл зарим нэг нь болохоор чи бараг өстой нэрэ бурхан бахаач гэдэг юм уу те. Тэгэхээр нөгөө хүн нь одоо яатсан одоо ямар хүн юм те. Тэнгүүт нөгөө хүн бүр ингээд доош унчиж байгаа байхгүй. Тийм яг тийм хандлага угаасаа одоо ер нь зарим байж л байгаа. Анх бол эцэг их маань дургуутчихсан, хоёр эгч маань ч гэсэн одоо мэдхгүй одоо юу гэж хэлэхээ мэдэхгүй байна те. Тэдний хувьд ч гэсэн бас анх удаа л ийм сонсголын бэрхшээлтэй өнгөрт нь орж иж байгаа шүү дээ. Ер нь бол миний талаас бол айгүйх тийм сөрөг байсан. Одоо ингээ амьдралын туршид ингээд яваад ингээ хараад ирэхэд те. Ээж аав маань ч гэсэн аав маань бурхан болсон л да. Ээж маань ч гэсэн ингээд ер нь эгч нар маань ч гэсэн хүргэн ах мах маань ч гэсэн айгүйх хүн тэр хүнийг үнэлдэг те. Бидний бодож исэн буруу байсан юм биш үү? Чи өст айгүй зөв сонголт хийсэн юм биш үү гэдэг зүйлийг зөндөө хэлдэг байсан. Ингэж нэг хэлж миний нэг сэтгэлийг нэг хөдлөгчөөсөн. Би чинийхээ дуу хоолойг те бас өөр хүүхдүүдийнхээ дуу хоолойг нэг ганцхан хоромж гэсэн сонсох боломж байдаг юм болов гэсэн тийм үг хэлжсэн. Тэрэн дээр би айгүй их тогтолж бас уйлжсэн. Одоо ч гэсэн энэ үгийг хэлэхээр тэгээд ингээ ойлгох гэдэг. Сонсголгүй хүмүүс маань айгүй тийм чадвартай тийм энэ түүнийг үнэхээр ингэж чадлыг ингээ гаргах юм бол айгүй тийм чадвартай хүмүүс байдаг. За манай нөхөр хуваар янз янзын л ажил хийдэг. Хоёр нөгөө жижиг тэрэгтэй байсан. Тэгээд нөхөр маань жоохон машин томруулъя бас ингээд хүүхдүүд маань ч гэсэн 4 хүүхд ингээд тоон олширсан. Тийм шаардлагаар би нөхрийгөө яг тагаад те зах руу очисон. Тэгэхэд бол Транскапитал гэдэг банк ус руу ороход бол ийм бэрхшээлтэй хүн гэдэг талаас нь хараагүй. Одоо уул нь бол хандлага нь бол яг тэр хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ярьж байгаа бол тэр хүн лүгээ л харах ёстой л доо. Ер нь бол нийт хандлага бол дандаа над руу хараад байдаг те хэлмэрчлүү хараад байдаг. Транскапиталын нөгөө эдийн засагч болохоор яг одоо энэ хүн авах гэж байгаа юм уу те ихчээ за ингээд би хэлмэрчилж байгаа гэдгийг ерөнхийдөө ойлгоод тэгээ энэ хүнд одоо ийм та бүрдүүлээд ирээ гэдгийг ингээд хүн 2-3 явуулахгүйгээр нэг л удаа ингээд явуулсан те тийм ингээд зөв ажилтдаг хүнтэй л таарсан л та. Сонсголгүй юм чинь та бараг төлж чадах юм уу гэсэн тийм хандлага байдаг. Транскапиталын тэр эдийн засагч маань болохоор тэгээгүй. Судлаад би танд хариу өгөө гэдэг зүйлийг хэлсэн. Хамгийн анхны зээлээ бол Транскапиталаас авч ирсэн. Хойш 2-3 зээл гаргасан Транскапиталаас очоод манай байнгын зээлдэгч гэдэг ингээд одоо ингээд харилцаан ч гэсэн анх байснараа л байгаа тий. Ерөөсөө өөрчлөгдөөгүй. Надад бол машин хэрэгцээ байдаг. Зам дээр ослол гарчлаа. Энд сонсголгүй юм байна ч гэдэг юм уу. Ингээд гинтийн юмнууд айгүйх гардаг.
Тэр болгонд ингээл нөхрийнхөө тусламжийг аав манай нөхрүүд ингээл намайг хөргөж өг. Эрүүл мэндийн яам дээр бол анх болвол бямбагч гардаг байсан. Тэгээд намайг гараа ингээд ээлжлээд гарьяа гэд. Тэгээд яамнаас ганчмыг дарга санал болгоод тэгээд би очисон. Битүү камертай. Тэгээд сэтгүүлчд байгаа. Дарга нар байгаа. Тэгээд тэн дээр бас сандарсан. Зүүлээ гэдэг ингээ гацж матсан. Эхний 2 өдөр бол гацж мацаах тохиол хийсэн. Хамгийн гол нь үгээ дамжуулж байгаа учраас тэр үгийг хүн хүлээж авч байгаа учраас тэрэн дээр ингээд өөрөө тэр сонсголгүй үнэн өөрөө үйлчлэгээ авчаад ингээд юмаа ойлгоо те ингээд за би ингээд ерөнхийдөө ойлгочлоо те одоо би энэний талаа ийшээ ингээд явах юм биш үү гэдэг зүйлээ ингээд хүлээгээд авсан чинь нөгөө нүүрнийх нь уур бүхэнд нь алга болоод ингээд баяр жаргалтай болсон үедээ би илүү их бахархдаг. Ямар ч гэсэн энэ хүн ойлголоо те гэдэг зүйлээр аяга бахархдаг. Яг аль бие усны дохионы хэлмэрч гэдэг хүн Монголд бол одоо ерөнхийдөө бол яг тэгж тийм статус бол байхгүй. Зүгээр ямар ч л байсан нөлөө бүхий одоо ингээд үйлчлэгээгээ үзүүлээд олон жилийн туршлага хуримтуулсан хүмүүс одоо арга хүрэхгүй байна л да. Одоо хэрнээ тэгэл анх танилцсан цагаасаа эхлээл гэр бүлийнхээ хүнтэй байнга кино театрт очиж кино үздэг. Тэгээд яг энэ тухайгаа ингээ найзуудаа ч юм уу хин нэгэнд ярихлаар айгүйх инээгээд идэг л та. Тэгээд Монгол кино яг ингээ шууд сонсоод ингээ орчуулахад надад амар байдаг л та. Сабтайтл уншаад доххолоор нөгөө дараагийнхаа сабтайтлаа нөгөө харж амжихгүй тэн дээр амар их ачаалттай ажилладаг. Гэхдээ л яг нөгөө кино үзэж байгаа ч гэсэн би амар их ачаалттай ингээд кино үзээд байгаа байхгүй юу? Тэгсэн ч гэсэн тэр мэдрэмж гоё л байдаг. Тэг хөвгчлээ юм болчихсон. Кино театр ингээ хүний яриа ингээд айгүй хөвгчлээ яриад инээдмийн яриа ярангууд зэрэг бүгдээрээ инээж байгаа байхгүй юу? Тэгээд би орчуулж байгаас би инээгээстэй орчуулж байхад манай хүн хамгийн сүүлд нь ганцаараа хаа гэ ганцаараа тэр кино театр тэгээд хавь ойрын хүмүүс ингээ гайхаад ингээ хараад өөрийнхөө гэр бүл амралт гаргаад Монгол улсынхаа тэр гоё сайхан байгаль газруудаар ингээ аялах юм тийм мөрөөдөлтэй байдаг. Ер нь бол яг л ажил нь яг л тийм тэрнээс гинтийн юмд бол одоо гүмэргүй байна. Тэ одоо ингээ төлөвлөөд тийм ажил хийн. Одоо ингээд одоо жоохон тийм төлөвлөгөөтэй л ажиллая гэж л одоо зорж байна. Төлөвлөгөөтэй бас амрыг гэж зорж байна. Аялыг гэж зорж байна. Тэгээд ер нь битгий залхуу байгаасаа тийм. Залхуу байна гэдэг чинь хүнийг ерөнхийдөө л алжлаа юм л да. Тэгээд гоё ингээд ямар нэгэн зүйл чин сэтгэлээсээ хандаж те чин сэтгэлээсээ үгээ хэлж юм уу бусдыгаа ингээд зөв ойлгоосай би сая буруу ойлгочихгүй гэдэг зүйлийг өөртөө заавал хэлж байгаарэ гэдэг зүйлийг бас хэлмээр. Бидний амжилтын хөдөлгүүр нь бизнес эрхлэгч та байдаг. Санхүүгийн ихтгэл түнш Транскапитал.